26 оны дэлхийн аварга болж байгаа жилдээ холбогдуулаад 48 улсын хүүхдүүдийг яг тэр тэмцээн болж байгаа орчинд нь өсвөрийн дэлхийн аварга нэртэйгээр зохион байгуулагдсан тэмцээн байлаа. Тэгээд манай клуб 2025 оны 11 сараас эхлээд энэ үйл ажиллагааг бүртгүүлснээр манай тоглох эрх нэгдэж тэр багуудаас бас шалгуур үзүүлэлтээр улсын тэмцээн уралдааны байрлалсан байдал одоо медаль авсан байдал ч юм уу үйл ажиллагааг лицензиулалттай холбоотойгоор юм бас ранклж гисаж хагаад авт юм билээ. Тэгээд эрэнд нь клуб маань тэмцсэн 2 сард визэндээ орсон бүх виз хүүхдүүдийн виз мань гарсан асран манаж эцэгчүүдтэй нэлээд билээс одоо 54-өлөө өнөөдөр орноос хөтлөгч юм. За энэ тэмцээн маань манайх бол Миннесота хотод болох тэмцээнд оролцохоор суглаанд харсан. За бид бүхэн Чикаго хотод дамжаад Туркээр дамжаад Чикаго хотод буугаад тэгээд Миннесота хотод 7 сарын 12-наас 19-ний хооронд 7 хоног өсвөрийн дэлхийн аваргын тэмцээнд оролцсон. Тэгээд манай одоо оролцож байгаа Миннесота хотод болох 16 багийн тэмцээн дотор маш өндөр өртсөн ч юм уу ер нь тийм улсууд бас их байлаа. Тэгээд яг өсвөр насндаа хүүхдүүд бол нэг чибидээ нэг актер өрсөлдөх чадвар нь бол жигтгэн байдаг учраас бид бүхэн бол очиод 9 нас 12 нас 14 наснда оролцохоор одоо 3 баг явах бэлэн болчиход байна да. За сайн уу чи одоо энэ клубт хэддэг жилдээ бэлтгэл тавьж байна? Цэштэй би 4 нас бич 6 биш ээ 7 юм шүү. Ер нь анх орж ирснээсээ хойш ер нь амар болсон. Гэтэ стил нөгөө юу настайгаа хүмүүсийг үзэхгүй. Би зүгээр л хамгаална. Тий. Сайн хамгаална сте. Үзүүлээд өгөө. Яагаад? Боо штэ би. Юу гэсэн юм бэ? Сайн болол явж байгаа сте. Тэмэт. За хэдчих жилдээ энэ клубт явж байна? 5-4 жил юм уу 5 жил явж байгаа. Клуб мөнгө тоглох нь юу нь гоё юм? Зөхөх тэгээд яг хуурс муурах амар гой санагтай надад бол. Тасгалжуулагч нь юу зөгч юм? Юм бити дээр гадуур бити гараараа бити тэнэрийг хиттэй байж байгаараа гэд тэгээд зөгч. Маргааш л одоо Америклан нисэж байна. Сэтгэл санаа хэр байна? Амар гоё юм. Тэгээд онгоцон дундандаа л гэж бодож. Өнөөдөр шинэ ондож чадах болоо? Чадахгүй. Португалийн тоглолт үзнэ. Испани. Ямар багийг дэмжиж байна? Бразил дэмжсэн. Сая өнөөдөр хожигдсон. Одоо Франц л дэмжидаа л гэж бодож байна. Бидний гадаа зарим хийдэггүй битэж мэдхгүй Америк руу явшил гэсэн. Хөл гараа хугалчихгүй шиг л явшил гэсэн. Тэгээд сайн гүйж, сайн тоглоно шүүл гэдэл. Тийм л юм цагтыг да. Манай хүү бол юм 3 үе дамжсан хөл өмбгийн хүүхэд байгаа юм. Манай аа болохоор Хишгэн нэмгээд Сэлэнг аймгийн Замчин спорт клуб гэдэг хинчэнээс гаралтай олон улсын хэмжээний мастер Хишгэн нэмгэж хүн байгаа. Би өөрөө хөл өмгийн спортын мастер цолтой. Тэгээ одоо 3 дахь үе нь болох миний хүү Төвшин Баяр энэ клубтайгаа Монгол улсаа төлөөлж түүх бичиж байна да. Тэгээ Монголын одоо дэлхийд одоо оролцож байгаа дэлхийн тэмцээнд оролцож байгаа одоо анхны хүүхдүүдийн баг болж ингэж оролцож байгаад нь одоо хүүгээ дэмжиж энэ тэмцээнд нь оролцуулах гэдэг ингээд бэлтгэл байдлыг хангаад байж байна. Тэгээ манай Монголд бол хөгжих боломж байгаа байхгүй юу. Тэгээ одоо тэр 500 мянган хүн амтаа тэр мундаг том жижигхэн тийм арал хөвжүүлж одоо дэлхийд аврахт ямар амжилт үзүүлээд явж байна. Тэгэхээр манай монголчин 3 сая гаруй хүн амтаа чинь амжилт үзүүлэх боломжтой. Хамгийн гол нь дэмжлэг. Тийм дэмжлэг тэр тусмаа санхүүгийн дэмжлэг гэдэг юм бол нэгдүгээрт аягүй том шаардлагатай юм байл гэж харж байгаа юм. Анх удаага Америк явж байгаа болохоор гоё юм. Тэгээ дэлхийн аваргын өсвөр болохоор бас дэлхийн аварга Монголынхаа нэрийг гаргаж байгаа гэж бодохоор бас гоё л. Яа хин гэдэг тамирчинтай адилхан болохыг хүсэж байна. Роналдо шүү дээ. Роналдо юу нь гоё? Роналдо чи бүх юм жиг сайн бүх. Тий. Хурд байна, хүч байна. Би бэлтар сайхан сэтгэлтэй ч бас. Тийм ч баахан юм хандуулаад тэгээд хүүхдүүдэд
тийм хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тусалж дэмжлэг үзүүлдэг болохоор тэднийг нь би бас уцаараа хаяа үзчихлээ. Тийм. Клубд ороод 3 жил болж байна. Аха. Одоо тэгээ Америкийн нэгдсэн улс руу тэмцээнд явах чинь стейдл ямар вэ? Амар өндөр байд анх удаас явж байгаа болохоор дэлхийн аврагт анх удаа орж байгаа. Монгол багаараа. Өмнө ер нь ямар тэмцээнд орж исэн өөр бас олон улсын. Олон улсын Монголд Фулхам гэдэг нэг академи ирээд 11 хүүхэн шалгаруулж авч явжсэн. Тэрэнд нь сонгогдоод тэгээд Фулхам клубтэй нөхөрсөг хийж тоглож ирсэн Фулхамд. Хятадын Шиньян гэдэг мужид нэг 3 жил дараалж бий лав. 3 жил дараалж нэг Шиньян цолсон Peace Cup гэдэг тэмцээнд олон улсын тэмцээнд явж ирсэн. 3 жил дараалаад. Чи хэдлээ? 2 жил дараалж ирсэн. Тийм үү? Тий. Хятад ер нь сайн юм байна уу? Ахаа. Хятад сайн. Сайн юм л. Тогтоолт нь сайн юм. Ямар ч өнгө тогтоочтой. Амар том битээ. Шалгаруулах тэмцээнд та хоёр явахтаа өстой буулгаад өгөх үү? Тэгэж штэ. Хэлээ нөө. Итгэлтэй.